За сайн бацгаана уу? Өдрийн мэнд. За өнөөдөр нийтдээ бэлдсэн 10 лекцийн сүүлчийн лекц болох шашны философи нэртэй лекцийг та бүхэнд танилцуулах гэж байна. За шашны философийн гол зорилго бол нэгдүгээр энэ шашнууд дэлхий дээр байгаа энэ олон шашнууд хэрхэн үүслийг судалдаг. За хоёрдугаар энэ олон шашнуудын ямар үүрэгтэй нийгэмд, улс оронд, хувь хүмүүс тэр үүргүүдийг судалдаг. За цаашлаад шашнууд ерөөсөө ямар үйл ажиллагаа явуулдаг. Тэдний үйл ажиллагааны хэлбэр шинж төрхийг бас шашны философи судалдаг. За хамгийн сүүлчийн шашны философийн тавьдаг нэг асуулт бол ерөөсөө энэ шашнууд яагаад энэ хорвоо дээр байгаа юм? Яагаад энэ улс орнууд шашнуудыг байлгаад байдаг юм? Шашны ямар ач холбогдолтой юм гэдгийг бас судалдаг. За шашны философийн судлах энэ үйл ажиллагааныхаа хэлбэр нь бол мэдээж эхлээд энэ шашин гэдэг энэ үг хугтуунуудыг тодорхой болгох. Олон улсын хэлээр religion гэж хэлдэг, тийм ээ? Religion, religious гэсэн ийм шашин гэсэн энэ монгол хэлээр за энэ бол санскрит үг гэж бас монголчууд ярьдаг. За энэ энэ үг энэ хугтгун өөрөө юу илэрхийлээд байгаа гэсэн үгийн хугтгуныг бас тодорхой болгодог шашны философи. За үүний тулд мэдээж бүх шашнуудыг хооронд нь харьцуулдаг. Христийн шашин, буддын шашин, лалын шашин, хиндийн шашин олон дэлхий дээр шашнууд байдаг. За тэдний дотроос хүлээн зөвшөөрөгдсөн 5-6 шашин байдаг. За бусад маш олон шашнууд бол хүн төрөлхтөнд бол хүлээн зөвшөөрөгдөж нийт олныг бол хамраагүй. За шашнуудыг дотор нь бас ангилдаг. За ангилахдаа хэрэг нийгэмд ямар үйлчлэгтэй. За тэд нь ямар үйл ажиллагаа явуулдаг. Шашнуудыг бол ангилдаг шашны философи. За шашнуудын оршихуун бас тайлбарладаг. Яагаад энэ шашнууд оршоод байгаа? Тэдний оршихуун утга зорилго юм даа юм бэ гэдэг шашны философи тайлбарладаг. За шашнуудын тухай тэр орны нийгмийн байдалтай хэрхэн уялдаатайгаар нийгмийн байдлаас хэрхэн хамаарч шашин яаж хөгжиж байна уу? Тухайн ард түмний тухайн улс орны соёл соёлжих үйл явцад шашин хэрхэн нөлөөлж байна уу? Шашин нийгмийг яаж өөрчилж байна уу гэсэн ийм асуултуудыг бас шашны философи хариулдаг. За шашнуудын хэлж байгаа үнэн гэж хэлээд байгаа. Шашнууд үнэн гэж хэлдэг. За тэр зарим газрууд бол хэлдэг шүү дээ. Шударгач гэж ярьдаг. Тэр үнийг бас судалдаг. Тэгэхээр шашнууд хэр шударга вэ гэдгийг бас судалдаг. За ерөөсөө шашны философид тавигдах бас нэг асуулт бол шашин ба ерөнхийдөө ертөнцийн тухай ойлголт. За мэдээж шинжлэх ухаан, философи, нийгмийн энэ том мэдлэгийн салбарууд, физик, математик, хим, биологи гэдэг ийм салбарууд хөгжиж амжаагүй байсан тэр үед бол шашин бол бас ертөнцийг тайлбарлах гэж оролддог байсан. Энэ хүний оршихуйн асуудлыг тайлбарлах гэж оролддог байсан. Танин мэдхүйг тайлбарлах гэж оролддог байсан. Бас жоохон антропологийн юмнууд бол шашнууд ярьдаг байсан. За янз бүрийн шашны үйлдэлүүд, шашны байгууллагууд хүртэл олон мянган жил ажиллаж явж байгаа. За тэгээд гэтэл өнөөдөр хүн төрөлхтний танин мэдхүйг шашин өнөөдөр үгээ хэлж чадах уу? Өнөөдөр шашинд хүчин төгөлдөр 21-р зуунтай таарч нийцэх мэдлэг тэднэрт бас байна уугүй юу гэдгийг шашны философи асуултдаг. За шашин ер нь ямар үйл ажиллагаанууд явуулдаг вэ? За Монгол оронд жишээлбэл буддын шашин байна, христийн шашин байна, мөн гэж солонгосын шашин ороод ирсэн байна. За Scientology гэдэг Америкийн Голливуудын жүжигчид их орчихсон тийм нэг аюултай тийм Scientology-ийн ийм шашны салбар байдаг. Гэх мэтчлэгийн маш олон сая шашны салбарууд орж ирсэн. За Улаанбаатарын зүүн хэсэгт бол далайн шашны том сүм барьсан. За ингээд энэ шашны үйл ажиллагаануудыг шашны философи судлах үүрэгтэй. За Монгол оронд өнөөдөртөө шашны философи хараахан бий болоогүй бол дэлхийн бусад их дээд сургуулиуд, университетүүдэд ярьдаг шашны философийн ойлголтыг ерөнхийдөө монгол хэлэндээ
орчуулаад болгож байгаа шүү гэдгийг бас бид нар бас анхаарах хэрэгтэй. Яг Монгол орнд бол өнөөдөр шашны философи бол байхгүй байгаа. За шашнууд бол ерөнхийдөө бид нар бол мэдж байгаа. Өөр өөрсдийнхөө домгоо ярьдаг. Шашин болгонд өөрийн домогтой хэрхэн үйлссэн, ягаад үйлссэн. За тэгээд хүний оршихуун утга учирыг бол янз бүрийн шашнууд янз бүрээр тайлбарладаг. Хоорондоо хэрхэн одоо амьдарч итгэл үнэмшлийн асуудлууд дээр шашнууд бол бас их зүйлээдэг бол одоос хийх гэж оролддог. За нүгэл буйны асуудлуудыг ярьдаг тийм үү? 7 нүгэл 7 буян байх ч тий. За одоо буддийн шашинд бол 5-20 байдаг бид мэдж байгаа шунал тийм ээ. Одоо ховдог, худлаа ярих, хүний имийг булааж чулгааж явах, дээрэмдэх мэтлэнгийн 20 нүд байдаг. Тэрийг бол буддийн шашинд бол харсан байдаг мэдж байгаа. За ер нь бол уул нь бол шашин бол хүмүүст туслах зорилготой. Тэгээд хүмүүсийг одоо янз бүрийн буруу ойлголт руу очиж эндэгдэлд орох, хосолд орох, аюулаас бол хамгаалах зорилготой шашны үүрэг болвол за энийг бол одоо тэр болгон шашнууд бол гүйцэтгэж чаддаггүй. За шашин бол ерөнхийдөө хувь хүмүүсийн амьдралд бол маш их оролцдог. Тийм бүр одоо жишээлбэл ламнар бол гэрт нь ирэх жишээтэй, гэрт нь үржээ бүр гэр оронд нь орж ирээд одоо эдл хэргэлтэй нүртэл одоо ингээд харьцаад хэлдэг юм ламнар бол байдаг. Тэгэхээр шашин бол хувь хүмүүсийн амьдралд бол маш их орж ирсэн. Зөвхөн одоо сүм хийдтэй байгаа тэндээ уншлагаа хийгээд байж байгаа биш. Хувь хүмүүсийн амьдралд орж ирээд зарим хүмүүсийн одоо бүр одоо амьдралыг нь одоо өөрчлөөд ажилладаг. За ихэнх одоо амьдралд өгж байгаа зөвлөгөөнүүд бол алдаатай зөвлөгөөнүүд байдаг. Тийм одоо залуу осуудыг хормын хийх гэж хахад нь хормын төлөвлөх одоо заяаны ханчин гişвэн гэж хэлэх ч юм уу. Гэх мэтлэн за өвчин тусаад эмнэлэгт очих гэж байгаа хүнийг наад өвчний чинь одоо уншлаг уншаад янз бүрийн одоо ном уншиж байгаад эдгээ чингээд одоо олон хүмүүсийн энэ одоо өвчнүүдийг улам дамжуулж улам одоо эмчлэх боломжгүй болгодог ийм одоо бас ламнар байдгийг бид нар бас мартаж болохгүй. Уул нь бол шашин бол гурван л одоо зүйлд бол хэрэг болох ёстой шүү дээ. За дэлхийн том шашнууд бол гурван үүрэг гүйцэтгэдэг. За манайд энэ үүргийг бол ерөнхийдөө гүйцэтгэдэг. За шашны нэгдүгээр үүрэг бол ерөнхийдөө хүн төрөхөд, хүүхэд төрөхөд түүнийг энэ одоо дэлхий дээр, газар дэлхий дээр хүлээж авах тэр ёслол бол шашин болно хийх ёстой. За хоёрдугаар хоёр хүн одоо гэрүүл болж байхад гэрүүл болж байгаа тэр хурмын ёслолыг бол шашин бас одоо цаашаа хамтран сайн сайхан амьдрахад зориулж одоо ёслол хийх ёстой. За гурав дахь том одоо шашны үүрэг бол хүн одоо нас урахад одоо очиж за тэр хүний одоо хөлийн тэр үйл ажиллагаанд оролцож тэр оршуулгын үйл ажиллагаанд оролцож одоо тус болж хүмүүст одоо зөв ойлголт өгж тэр гашуудлыг зөв явуулах эмгэнэл одоо зөв явагдахад бол шашин болон туслах ёстой. За ийм одоо туслах гурван үүргээ бол за Монгол оронд бол энэ шашны байгууллагууд бол хийж чадахгүй байгаа. За тэр бол одоо дараагийн асуудал. За шашнуудыг харьцуулсан судалгааг бол шашны философи бол явуулдаг. За ерөнхийдөө бурхан одооны асуудлыг их ярьдаг. Бурхан одоо яг бидэнтэй хамт байгаа гэж бол зарим шашин хэлдэг. За зарим шашин бол бурхан бол дэлхийгээс одоо үл хамааран тусдаа зэрэгцээ оршдог гэдэг. За энэ бол ерөнхийдөө христийн болон исламын шашин бол бурханыг бол дэлхийгээс тусдаа гэдэг. За бөө тэнгэр буддын шашнууд бол бурханыг бол хүний амьдралд шууд нөлөөлдөг гэсэн юм одоо ойлголт байдаг. За бурхан дэлхийдээ бүр нэгдээ. Ерөөсөө энэ дэлхий маань бурхан шүү. Энэ байгаль ертөнц маань бурхан шүү гэсэн ойлголт байдаг. Энийг бол хиндийн шашинд бол хэдийг та нар мэдж байгаа тийм ээ. За шашнууд хөгжих ёстой. Шашнууд яагаад гэвэл нийгэм соёл өөрчлөгдөж шинжлэхэд дагаад шашин хөгжих ёстой. Тэрнээс шашин одоо хоцрогдоод өглөө амьдралдаа одоо шилдээд иж болохгүй. За шашнууд ингэж одоо динамик өөрчлөлтөд ороход бол одоо бас олон зүйл нөлөөлдөг. За өөрчлөгддгүй одоо жишээ шашнууд байдаг. Тэр бол одоо маш харамсалтай. Жишээ нь буддын шашин бол ерөөсөө өөрчлөгдөдгүй. Яг л олон зуун жилийн өмнө ямар л байсан тэрийгээ л яриад ингээд өөрчлөгдөхгүй харанхуй мэдүүлэх хэвээрээ байгаад гэдэг буддын шашин. За гэтэл одоо христийн шашин, исламын шашнууд бол өөрчлөгддөг, сүм хийдэ шинжилдэг, боловсронгуй болгодог, хүмүүсийн хувийн амьдралд нөлөөж, хүмүүсийн хувийн амьдралыг одоо шууд одоо буснуулдаггүй шүү дээ. Христийн шашин, исламын шашнууд чинь ерөөдөө сүмдөө мөрөгчвөл тэгээд байж байгаа. Ямар ч одоо христийн лам юуны лалын шашны лам айлын гэрт очихсан уншлах хийгээд амьдралд нь нөлөөлөд явж байдгүй шүү дээ. Тэгэхээр бол одоо энэ буддын шашин бол маш их хоцрогдсон
дээр үехээр л одоо ингээд үлдчихсэн байдаг бол одоо бас харамсалтай. За шашин өөрчлөгдөх одоо шалтгаан бол юу байдаг вэ гэвэл философи хөгжөөд ирэхэд бас шашин дагаад хөгждөг. За хүн төрөлхтний мэдлэгийн одоо сан ихсээд мэдлэг ихсээд ирэхэд шашин бол дагаад бас мэдлэгээс одоо бас суралцаж мэдлэгт одоо бас зөв ойлголт өгсөн ийм сайхан одоо шашнууд бас байдаг. За нийгмийн өөрчлөлтөд зарим шашнууд бол маш их нөлөөлдөг. Жишээлбэл протестантын шашин бол одоо Европт одоо хөрөнгөт нийгэм, хөдөлмөрч нийгэм, аж үйлдвэр хөгжиж, техник технологи хөгжихэд бол протестантын шашин бол маш их нөлөөлж тэрэнд тусалж хөгжил дэвшил рүү авчихсан гэж ярьдаг. За хүмүүсийн психологид бол шашин бол бас нэг тайлбар өгөх ёстой. Яагаад одоо түрүүн хэлсэн хүүхэд шинээр төрөх, за хүн энэ харуугаас сайлж нас барахад бол шашин бол одоо тэр хүмүүст үүсэж байгаа психологийн баяр хөөр, эмгэнэл, гашуудлалт бол одоо нөлөөлөх ёстой. Тэрэнд бол бас дагаад бас психологийн хөгжлийг дагаад бас хүмүүст орчин үеийн тайлбарууд өгөх. Тэгээ одоо хэдэн зуун жилийн өмнөх тайлбарууд бол өнөөдөр бол хүчингүй хоцрогдсон шүү дээ. Тэгэхээр шин мэдлэг авч шин тайлбаруудыг өгч чаддаг ийм одоо шашнууд бол бас нийгэмд очиход үүрэгтэй байдаг. За ер нь шашин бол одоо соёл урлагийн бүтээл гэдгийг бид нар мартаж болохгүй. Сүм хийдүүдийг харахад маш сайхан архитектуртай барилгууд, за яваад ороход гоё одоо өнгө үзэмжтэй бурхадын зураг, сайхан одоо арц үнэрсэн ийм одоо хүний 5 метр хүдээр үйлчилсэн ийм одоо шашнууд бол байдаг. За сүмэд орсон хүмүүс бол тэр мэдрэгөө нь одоо бас ажиллаж зөв одоо шашныг бас мэдрэх бас чухал. Тэрнээс одоо хий хоосон шүтэж мохорс ихтэй бол өнөөдөр 21-р зуунд бол хоцрогдсон гэдэг бас анхаарах хэрэгтэй. За шашнуудын нэг одоо урлагийн одоо тэр соёл урлагийн ялгаа нь юундаа байдаг вэ? Одоо Кристийн шашны одоо Есүс шар үстэй сахалтай Европ цагаатай байх жишээтэй. За Буддагийн одоо царай дүрс бол ерөнхийдөө жоохон тийм одоо тарган юм амьдралтай чинэлэг тийм одоо тарган тийм Буддаг бол дүрсэлсэн байдаг. За зарим Будда эмэгтэй байхад зарим Будда эрэгтэй ч бас байх жишээтэй тийм ялгаанууд бас байдаг нь жоохон сонирхолтой, ачаалттай санагддаг. За Африкийн зарим бурхнууд жишээлбэл санагчингийн дүрстэй байх жишээтэй, энэтхэгийн зарим бурхнууд зааны дүрстэй байх жишээтэй. Ингээд ерөнхийдөө бас тийм нэг тэнд бол одоо бурхтын ийм урлагийн ийм одоо хөгжил бол явагдсан байдгийг бас одоо бид нар тэрийг сонирхож бас ажиллах хэрэгтэй. За ер нь хүн ямар шашинд хэрхэн сүсэг бишэлтэй байна вэ? Түүгээрээ өөрийнхөө зовлон харуулдаг гэдэг тийм. Үнээр мэдээж хүн зовлонтой болов шашин руу очдог гэдгийг бас бид нар мартахгүй. Жаргалтай сайхан одоо амьдарч байгаа өөртөө итгэлтэй, үнэмшилтэй, хувийн амьдралаа аваад явж чадж байгаа хүмүүс заавал одоо шашин сүм бидрүүгүйгээд байх шаардлагагүй. За хүнлэг ерөнхийдөө бас шашинд байхын жишээгээр маш их тийм дарангуулсан шашнууд бас байдаг. За Монгол орнд ихэвчлэн дарангуулсан шашнууд бол орж иж хүмүүсийг доорд үзэж доогуур байлгаж айлгсан сүрдүүлсэн одоо ийм шашнууд бол Монголд орж ирсэн. За хүнлэг тийм сайхан шашнууд бол өнөөдөртөө харахандаа Монгол орнд бол орж ирээгүй байна. За нийгэмд би одоо энэ шашны одоо философийн нарийн үүрэг одоо тэдний юу хийх ёстой, нийгэмд хэрхэн нөлөөлөх тухай ярьж байгаа учраас сэдвээ бас жоохон цааш нь задлсан дээр баг. За гол нь одоо шашны одоо хариуцлагын асуудлыг бид өнөөдөр ярихгүй болсон. Яг бол Монгол оронд орж ирсэн маш одоо олон шашны байгууллагууд бол маш хариуцлагагүй байна. За энийг бол одоо төрөөс харж хянах ёстой. За хамсалтай тийм ажил явагдахгүй байна. За ер нь одоо Монгол оронд байгаа шашнууд хүнд худлаа хийж болохгүй. Худлаа хэлдэг шашин, худлаа хэлдэг лам нар бол маш байна. За хүнээс одоо энэ шашны байгууллагууд лам нар хүнээс мөнгө төгрөг нэхэж болохгүй. Одоо бэлгэсэлт, одоо янз бүрийн тийм материалын зүйлийг ерөөсөө хүнээс нэгж шаардж байгаа. Харин сэтгэлийн хайрыг бол хүнд харин бий болгож тэрийг сэтгэлийг л хүнээс шаардна гэсэн биш. Материалын эд бараа хөрөнгө мөнгө бол хүмүүсээс шаардж болохгүй гэдэг бол шашнууд өнөөдөр анхаарах ёстой. За ер нь энэ шашны байгууллагууд одоо өнөөдөр Монгол оронд бол маш одоо мэдэм хийдэг одоо гүн ухаан, тоон ухаан, ер нь одоо буддын шашин математикийг мэддэг ч гэсэн иймэрхүү одоо алдаатай худлаа юм яриануд явагддаг. Ер нь буддын шашны математик гүн ухаан одоо юу гэдгийг тэр бүгд бол өнөөдөр хоцрогдсон 21-р зуунд хүчингүй гэдэг бид нар одоо бас сайн ойлгох ёстой.
За зарим одоо шашны салбарыг бүр боловсролын системтэй одоо бүр уралдаж боловсролын системтэй одоо зэрэгцэж одоо мэдэм хийж байна. За энэ бол маш аюултай. Ямар ч одоо шашныг бол боловсролын систем 10 жилийн сургуульд бол оруулж болохгүй. Хэрвээ тэгэх юм оруулах шаардлага гарах юм бол одоо төр түн таарсан хувь дүрмүүд гаргаж ирэх хэрэгтэй. Тийм учраас буддын шашин математик мэдэхгүй, философи мэдэхгүй, психологи мэдэхгүй шүү гэдгийг бас бид нар хүмүүс бас зөв анхаарч авахгүй бол тэндээс одоо буруу мэдлэг аваад, буруу боловсрал аваад ингээ нийгэмд гэр бүл одоо найз нөхөдтэй бол маш одоо эвгүй байдалд оруулж тэднийг одоо хөндрүүлж тэр байтугай одоо олон хүмүүсийн одоо сэтгэл санааны хямралд ордог. Тийм учраас шашинд мэдлэг байхгүй шүү гэдгийг дахин одоо хэлэх байна. За их дээд сургуулиудаар одоо жишээлбэл Монгол оронд одоо их дээд сургуулиуд дээр лам нар одоо явж идэг. Лам нар хичээл заах гэдэг. Тэр бол надад маш ойлгомжтой байдаг. Лам нар бол ерөнхийдөө сүмхийдтэй байх ёстой болохоос нийгмээр гадуур явж одоо энэ нийгэмд бол буруу ойлголтууд өгч болохгүй. Сүмхийдл лам нар биш. Христийн шашны лам нар христийн сүмхийдтэй, буддын шашин лам буддынхаа сүмхийдтэй байна уу гэхээс биш. 10 жилийн сургууль дээр их дээд сургууль дээр одоо мэдэм хэрэг одоо алхаж явах бол энэ бол алдаатай буруу гэдгийг бол хэлэх байна. За ер нь бол орчин үеийн одоо шашин бол шинэ одоо дүр төрхөдтэй болох ёстой. Олон одоо шашны одоо ойлголтууд бол өнөөдөр хоцрогдсон гэдгийг бас мартаж болохгүй. Ялангуяа одоо нүгэл гэдэг асуудлыг бол бид нар дахид зөвөр ярихгүй бол өнөөдөр зарим нүглүүд бол нүгэл биш болсон гэдгийг бас мартаж болохгүй. Зарим буян гэж яриад байгаа зүйл буян биш болчтой гэдгийг бас ярилцах ёстой. За шашнууд ер нь этикийн ялангуяа мораль этикийн одоо асуудлуудыг бол маш их одоо зөв тавьж зөв сайн тийм одоо ойлголтуудыг өгөх ёстой. Ер нь бол улс төрийн этик ч гэсэн одоо бас одоо шашинтай одоо бас гаралтайгаар одоо манад бол улс төр төрөл одоо тийм ухарсан бол их явж байгаа. Ялангуяа одоо улсын хурал гэж нэр дэвшдэг гишүүд за одоо янз бүрийн одоо ерөнхийлөгчийн ч юм уу ийм одоо нэр дэвшиж байгаа хүмүүс бол маш одоо ухарс үсгдэж энд лам дээр очиж ламаар одоо ном уншуулж болж игэл одоо сонгогдчих юмсан гэсэн одоо ийм одоо доогуур зэрэглэлийн ийм одоо чадваргүй хүмүүсийн өөртөө итгэл үнэмшгүй хүмүүсийн ийм алдаатай одоо зам чанар бол нийгэмд бол маш их одоо буруу тийм одоо ойлголтууд авчирдаг шүү. Тийм учраас ялангуяа улс төрийн хүмүүс бол энэ этикийн асуудлыг бол мартаж болохгүй. Шашныг этиктэй байх хэрэгтэй чухал шүү. За шашинд одоо нэгэн л одоо хэрвээ хүн шүтдэг шашин сүсэг бишрэлтэй болвол тийм хүмүүс бол ерөнхийдөө бас гимшиж сурах хэрэгтэй, буруугаа гимшиж чаддаг болох хэрэгтэй, өөрийгөө засч чаддаг болох хэрэгтэй. Ер нь жоохон хумсартай байх хэрэгтэй гэдгийг бол мартаж болохгүй. За сэтгэлийн доод хөдлөлүүдээ бас удирдах сурах хэрэгтэй шүү. Тийм. Тэрний оронд сэтгэлийн дээд хөдлөлүүдээ одоо дэмжиж аль болох одоо шашин руу очиж байгаа бол нэгэн шашинд одоо хүмүүс дуртай бол сэтгэлийн дээд хөдлөлүүдээ л одоо ажиллаж сураарай гэж хэлмээр байна. За ер нь шашнууд бол танин мэдхэн асуудал дээр бол нэлийн одоо алдаатай ойлголтууд хийдэг. Ер нь шашныг бол бид нар ойлгох хэрэгтэй. Тийм. Тэрнээс ч одоо шашныг заавал одоо хэрэгтэй одоо шүтээд тахтаа болно шүү. Яагаад шашин байгаа? Шашин ямар зорилготой гэдгийг л ойлгох чухал. Тэгэхээр тэрийг зөв амьдралынхаа зөв хэрэгтэй үеэс хэрэглээд сурч гэсэн шашин хэрэглэх соёл үүсгэх ёстой. За ер нь бол бид нар одоо 5 мэдрэмж гэж түрүүнд хэлсэн сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлээр унах, сэтгэлээр эргэлзэх, айдас, янз бүрийн үхэл мэдрэхсэн ийм сэдвүүдээр бол шашин бол тус болж байгаад бол бас хүмүүст нэмэртэй. За харахандаа өнөөдөр Монгол орнд бол сэтгэлийн ийм их эргэлзээ айдсыг одоо тайлбарлаад өгчих юм шашны одоо тийм баталгаатай нэр хүндтэй тийм байгууллагууд бол одоохондоо алга байна. За ирээдүйд одоо бас аюул тийм байгууллагууд үүсэх болов. За шашныг одоо бас залуучууд ялангуяа одоо шууд одоо шүтгэхээс өмнө ажиглах. За ямар одоо шашин гэдгийг үнэлж сурах, хооронд нь шашнуудыг ялгаж сурахгүй бол шууд одоо бас мухарцэгтэй ингээд шашин шүтээ явж болохгүй. За ягаад би мухарц яриад юм бэ? Ер нь бол ингээд Монгол орны орж исэн шашнуудыг ингээд хараад хахад манад жинхэнэ цэвэр одоо хүнлэг шашин орж ирэхээсээ илүү дарангуулсан юм мухарц үсэг орж ирсэн. Шашны мухарц үсгэд орж ирсэн. Цэвэр шашин юусэн орж ирээгүй гэдэг. За нэгэнт одоо шашин орж ирээгүй явдал бол цаанаас мэдээж олон шалтгаантай. Тийм буддын шашин бол яг жинхэнэ буддизм гэдэг утгаараа орж ирээгүй шүү дээ. Ерөнхийдөө жоохон дарангуулсан мухарц үсэг маягаар орж ирсэн гэдгийг мартаж болохгүй. Бүгдээрээ төв тэлээр ярьдаг. Тийм монгол хэл дээр одоо нус одруудаа орчуулад
бүх уншилгаа монгол хэл дээр явуулдаг шүү дээ. Төв хэл дээр явуулаад байдаг. За тэгээд тэр төв дээр уншиж байгаа лам нь хүртэл одоо юу уншаад байгаа хүртэл одоо мэддэг ийм байх жишээтэй. За ерөнхийдөө төр муудаад ирэх юм уу, улс төр муудаад ирэх юм уу, нийгэм хямралд ороод ирэхээр хүмүүс шашин руу явж одоо сүсэг бишрэлдэх өртдөг гэдгийг бас мартаж болохгүй. Хувийн амьдрал нь зөрчилд ороод ирэхээр хүмүүс одоо бясалгалд явж одоо бясалгалаас өөрийнхөө амьдрал, өөрийнхөө хувийн амьдрал, өөрийнхөө одоо гэр бүлийн асуудлыг бясалгалаар одоо шийдэж тэнд одоо шийдэл олох гэсэн ийм одоо алдаатай буруу зүйлс явдаг. За энэ бол одоо мэдлэг боловсролгүй хүмүүсийн одоо шинж. Тийм учраас одоо хүн бол альва нэг зөрчилд орох юм бол тэрийг ухаантайгаар бодож мэдэж одоо шийдэх болохоос биш хин нэгнээс одоо тусламж хайж мохор сүсгэх бол энэ бол одоо өстой алдаатай шүү гэдгийг бас анхаарч хэлмээр байна. За мэдээж Монгол оронд өнөөдөр мэдлэгийн байгууллагад алга. Ялангуяа шинжлэх ухааны байгууллага ихтэй сургуулиуд өндөр одоо үнэтэй том мэдлэгүүдийг Монгол оронд оруулж ирж Монгол орны нийгмийг нийтээр нь мэдлэг боловсрол одоо урайлан дуудаж чадаагүй одоо ихтэй сургуулиуд шинжлэх ухааны академид мохор сүсгтэй гэсэн учраас нийгэм бас одоо мохор сүсгсэн. Уул нь бол энэ мэдлэгийн байгууллагууд хүчтэй байх юм бол Монгол оронд шашин мохор сүсэг ингэж их одоо даварч гарах одоо тийм боломж олохгүй байсан. За харамсалтай нь манай одоо шинжлэх ухааны байгууллагууд сүүлийн 20 жилд бол өөрсдөө одоо маш одоо чадваргүй мэдлэггүй хүмүүсээр дүүрсэн учраас морсыг бол сүүлийн үед их дэлгэрсэн гэдгийг бол одоо шалтгаан бол тийм. За дээд сургуулиуд ерөнхийдөө мэдлэгийн газар биш болчихсон хит их одоо цээжилдэг тогтоодог явдал бол аюултай болсон. За энэ үүнээсээ шалтгаалаад хүмүүс сайхан мэдлэгдэж өгөхгүй байна. Хагас сайхан дипломтой боловсролтой гэж нэрлэдэг боловч одоо яг тархинд толгоонд нь бол мэдлэг ороогүй, мэдлэг суугаагүй, мэдлэг шингээгүй байдаг. За энэ бол одоо доктор, профессор золтой хүмүүс төрөл ажилладаг шүү дээ. Мэдлэг шингээгүй хүмүүс олон байдаг. За ингээд хамгийн сүүлд ирэхэд бол шашин бол уулын хүмүүсийн энэ айдсуудыг болон сайхан зөв тайлбарлаад, зүудийг бас нэг зөв тайлбарлаад тийм үү? Ингээд болгонд явах байсан. Гэтэл одоо энэ одоо гол одоо асуудлуудаа бид нар шийдэж чадахгүй. Эсаргаад ингээд ерөнхийдөө бид нар өнөөдөр мэдлэггүй мохорсохтой нийгэм рүү одоо яваад шүү дээ. За ерөнхийдөө яг шашны дотор нь одоо нэгэн онлын хүүд бол бас шашны философиос тайлбарлах гэж оролддог. За ерөнхийдөө шашны философи бол за шашин одоо дэлхийг юу гэж ойлгох юм гэхээр за дэлхийг бол одоо мэдээж өгөгдсөн гэх юм уу, бүтээсэн гэдэг янз бүрээр бол тайлбарлдаг. За ер нь бол яг одоогийн энэ амьдрал бол дэлхий дээр л явагдаж байгаа. Тийм дэлхийгээс өөр одоо тэнгэрт ч юм уу дэлхийгээс өөр хадуур газар бол бурхан одоо хайгаад бол олоогүй гэсэн тийм яриа байдаг шүү дээ. За хааныг одоо ид шид дэлхий дээр байхгүй гэдгийг бол бид нар сайн мэдэх ёстой. Ид шид бол энэ байхгүй шүү. Үлгэр домогт ид шид байх нүхээс биш. Дэлхий дээр мэдлэг боловсрол бол ид шид бол байхгүй. За дэлхийн одоо энэ салхи шуурх хөдөлж байгаа, газар хөдөлж байгаа, үер болж байгаа, хүйдэрч байгаа, зод болж байгаа, гам болж байгаа чинь одоо байгалийн үзэгдэл болохоос биш тэнд бол одоо хаа нэгэн хүний, хаа нэгэн шашны, хаа нэгэн мохор сүсгийн одоо хараал эрүүл болоод ийм зүйл одоо болж байгаа биш шүү. Тийм учраас одоо бөөнөр юм мэддэг гэдэг тэр бол тэд нар юм мэдэхгүй шүү дээ. Зарим нь одоо 8 дугаар ангиж боловсролгүй хүмүүс бөөгөөд явж байгаа шүү дээ. За ер нь бол яг дэлхий бол яг л одоо газар шороо ууд ус ургамал амтнаас л бүрддэг. Өөр одоо бид нар ичид бол хайгаад, бурхан хайгаад бол олдохгүй. Бурхан бол өөрөө юу гэвэл бид нар хүмүүжил болох хэрэгтэй. Бурхан гэдэг ойлголтоор бид нар эдэг, моралын хүмүүжилтэй болно гэхэл хаа нэг ид шиг тусламж одоо гэж бурханыг бол ойлгож хэлж болохгүй. За шашин бол уулын эцсийн эц Монгол орны одоо олигтой шашинууд орж ирсэн бол энэ одоо уул ус газар шороог хамгаалах хэрэгтэй байдал байсан. За гэтэл өнөөдөр одоо үнэхээр одоо уул ус газар усыг цэвэр байлгах чадах ийм чадвартай шашин бол өнөөдөр Монгол орнд алга байна. Ургамал ан амтныг хамгаалдаг шашнууд алга байна. Харин одоо ургамал ан амтны уул одоо уурхай үр атан болдог ийм одоо шашнууд байна. Жишээлбэл та нар бол мэдж байгаа Сэлэнг аймагт байдаг ээж мод гэдэг сайхан мод байсан. Тэр модыг бол хүмүүс очиж хадгаар ингэж ороосоор байгаа. Тэгээд сүүлдээ тэр мод нь нарны гэрэл үүсэхгүй тэгээд тэр мод өгсөн шүү дээ. Өөрөөр хадгаар ороож одоо бас байгалаа бид нар одоо сүрт гэдэг энийг аюулаа. За Монгол орнд буддын шашин ер нь хийх үүрэгт ажиллаа хийхгүй байгаа. За энийг бол буддын шашны хам бол зориуд хэлэх хэрэгтэй. Тэд нар бол маш их хариуцлагагүй байгаа. Ерөнхийдөө мөнгөний шунд бол буддын шашинд бол маш их гаарсан. Буддын шашин уншлага нэрийн дор хамруулан хавтгааруулж
бэлэн мөнгөний тооцооны кассанд одоо ажилладаг болсон. Гэтэл одоо Тайландын буддын шашинч чинь бол ерөөсөн мөнгө өгдөггүй шүү дээ. Зөвхөн хоол авдаг шүү дээ. Тийм. Гэтэл одоо Монголын буддын шашин бол харин бүр ерөөсөө хит их одоо шуналтай болсон. За Кристийн болон Саентолог гэсэн одоо Америкээс орсон шашин бол маш хүчтэй орж ирсэн. Тэд нар бол ерөнхийдөө Тэнгэрийн эзэн ертөнцийн эдгээр гэдгээр биелүүдээ одоо монгол хэл дээр орчуулж хүмүүс бол тийшээ бол нэлээд одоо урсж байгаа гэдгийг бас мартаж болохгүй. За энд бол бас болгоомжтой хандлах хэрэгтэй. За харамсалтай төрөөс одоо шашны нэгдсэн бодлого явуулах учраас хүмүүс бол маш их одоо шашинд очиж өөрснийхөө амьдсаа алдж гин, амьдралаа боллуулж гин, гэр бүлүүд салж гин, найс нөхөд одоо муудалцж гин, нийгэм маш их зөрчил үүсгэж шүү дээ энэ шашнууд бас болж. За өмнөд Солонгосын мууны шашин гэж нэг аюултай шашин орж ирсэн. За тэд нар бол ерөндөө ихэнхдээ Монголын одоо залуучуудыг өмнөд Солонгосуудаа авч явах гэсэн ийм зорилготой мууны шашин байгаа. За энэнд бол автагдсан хүмүүс бол маш их одоо өмнөд Солонгост очиж амьдрал ажил нь балраад тэндээс одоо цухтааж ирсэн хүмүүс хөлцөндөө байдаг шүү дээ. За ингээд өнөөдөр одоо Монгол оронд жинхэнэ хүмүүжлэг шашин алгаа, жинхэнэ хүмүүжлэг одоо шашинтай болоход одоо нийгэм хүмүүр иргэд одоо бас оролцож үгээл хэрэгтэй шүү гэдгийг хэлэх байна. Анхаарлаа тавьсан баярлалаа.